Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлал. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга. Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Пресс подкаст. Хэвлэлийн үрэлэнгийн пресс подкастын ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр сэтгүүлч соёлын гавьяц зүтгэлтэн Аргачаа Сүрах маань ирсэн байна. За тэгээ Аргачаа Сүрахын маань хувьд бол хэвлэлийн үрэлэнгийн бас бэлтгэгдсэн Ахмад зөвлөх багш нарын нэг. За тэгээд бас урлагийн сэтгүүл зүүн чиглэлээр маш олон жил бичиж байгаа ийм хүн байна. За нэмээд бас хэвлэлийн үрэлэнгийн хойд бүсийн төлөөлөгчөөр бас их олон жил ажиллаж байгаа ийм сэтгүүлч. Өнөөдөр манай пресс подкастын зочноор оролцохыг зөвшөөрч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. За орон нутгийн хэвлэл мэдээлэл гэхээр тийм ээ орон нутгийн хэвлэл мэдээллийн ийм мэргэжсэн ийм холбоо байна. Орон нутагт олон сэтгүүлч ажиллаж байна тийм. Монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь орон нутагт ажиллаж байна. Тэгэхээр орон нутгийн иргэдийн эрх ашиг мэдэх эрх тийм ээ мэдээлэлтэй байх эрх гэдэг бол маш чухал ийм том сэдв асуудал мөн. Тэгэхээр орон нутгийн хэвлэл мэдээллийн ач холбогдлын талаар яриага эхлэе. Ач холбогдлыг та хэрхэн үнэлж дүгнэж байдаг вэ? За яарахгүй чухал асуулт. 1990 он арай гараагүй 88 89 оны үед Монголд ирсэн нэг гадны сэтгүүлч юу ингэж төгөнжсэн гэсэн Улаанбаатарт нэг төв телевизийн олон телевиз байгаагүй шүү дээ 90 оноос. Төв телевиз гараагүйсэн. Тэгээд Монгол телевизийн мэдээллийн хөтөлбөрийг харчаад гэж Улаанбаатарын телевизийн бодлогыг явуулаад байх юм. Тэгээ энэ Улаанбаатар чинь Монгол улсын голтол байдаг нэг хот үстэй. Нөгөө хөлдөө орон нутгийн мэдээлэл хайцсан гэж үндэсний телевиз гэхээр тэгж ярьж ирсэн гэсэн. Тэгээ тэр үгээр бидэнд олон жил бодогдсон та энэ юу гэхээр Монголын хэвлэл мэдээлэл орон нутгийн мэдээлэлээс байж явна шүү дээ. Тэр нэстэй. Тэгээс энэ манай хэвлэлийн үрэлэн энэ тал дээр гайхалтай ажил хийсэн. Тэгээд ер нь Монголын 1913 оны Монголын хэвлэлийн төрөөс үүсэн байгуулагдсанаас хойш энэ түүхэнд Монголын хэвлэлийн үрэлэнс ганцаараа өөр юм байгууллагууд энэ ажлыг хийгээгүй. Монголын тэр үед 18 аймаг байсан. Бүх аймгийн хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийг бүсчилж ийм хуваарьд оруулаад бүх сэтгүүлчтэй хүч ажилласан. Нэгээрээс Монголын хэвлэлийн үрэлэн гайхалтай тамгай байгуулсан. Юу гэхээр бүх аймгийн сэтгүүлчид телевизийн арайтай хэвлэлийн үрэлэнтэй холбогдож шууд ажиллаж эхэлсэн. 93 оноос эхэлсэн. Тэгээд 96 онд хэвлэлийн үрэлэн байгуулагдсан шүү. Ийм учиртай. Тийм учраас Монголын хэвлэл мэдээлэл гэдэг бол орон нутгийн хэвлэлгүйгээр төсөөлөгдөхгүй. Орон нутгийн хэвлэл тухайн цаг үед хэвлэлийн үрэлэн байгуулагдаад олон сургалтуудад өдөр орон нутгийн сэтгүүлчид амжилттай суралцаад их мэдлэг олж яваа. За та 1993 он 96 оны тухай ярьж байгаа шиг би цаг хугацааг жоохон урагшлуулъя. Та 1970-ад оны дундаас эхлээд сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн байдаг. Тэгэхээр 1970-80-ад онд орон нутагт сэтгүүлчээр ажиллаж байхад орон нутгийн хэвлэл дээр ер нь яг тийм орон нутгийн шинж чанартай гэдэг тийм орон нутгийн иргэд хүмүүсийн мэдэх эрхийг хангадаг тийм нийцдэг тийм тэдний унших дуртай ямар бүтээлүүд бичдэг бай. Яг орон нутгийн контент гэж ер нь яг ямар төрлийн тийм мэдээлэл юу байдаг юм бэ? Бүтээгдэхүүн байдаг юм бэ тийм. Гэхдээ энийг яхан түрүү түүхээс нь яриад тийм 1980-ад оны. Тийм бүр 90 оноос өмнө. Манай Ахмад үеийн тэр үеийн сэтгүүлчид бол үнэхээр өөргөө бас амжилттай гүйцэтгсэн. Энийг бол хэн ч үсэхгүй Монголын хэвлэлийн түүхөөр бэлтгэлээд өгнө. Аймаг болгоны хэвлэл мэдээллийн байгууллага тэр мэд өөрсдийн өрнөс дуу хоолойтой орон нутгийн дуу хоолой болж тухайн иргэд үзэгчид сонсогчдод мэдээлэл шуурхад амжуулсан. За энд бол манай Дархан хот бол Монголын найрамдлын хот гэж. Тэгэхээр тийм найрамдлын бүтээн байгуулалтын ололт амжилтын сэдв бол Дарханы хэвлэл мэдээлэлд бол зангасан. Бүр 60 оноос тэр 90 он хүртэл энийг бол манай Ахмад сэтгүүлчид. За би ч сүүлд нь ажилласан миний үеийг би бол 2 дугаар
хан сэтгүүлчдийн хоёрдугаар ээлжинд орно л доо. Бидний үеийнхэн бас ялцсан биел ус. Үгээр бид бахархдаг. За гол сэдв нь юу вэ? Найрамдлын бүтээн байгуулалт гэдэг юм байна. Тэгээд 6 орн дахныг байгуулсан шүү дээ. Социалист гэдэг Орос, тэгээд тэгээд Болгар, Унгар, Чех, Герман, Польш. Эднүүсийн тэр дахны бүтээн байгуулалт залуучууд энэ орны залуучуудтай. Тэр настай хүмүүс ирэх биш дандаа залуучууд мэрэгчлэн гэсэн. Эднтэйгээ хамтарч яаж юу бүтээн байгуулсан. Ямар том Монголын ганц үйлдвэрүүдийг одоо баяр. Сүүлд нь энэ хүмүүс энэ залуучууд яаж хоорондоо эргэж нөхөрлөв. Энэ тухай гэдэг дээрээс одоо их том түүх болно. Их сайхан тийм юу мэдээллийн түүхийг бичсэн. Дахны сэтгүүлч өөрийнхөө нутгаар ярьж бай. Шүмжилтэй хандах юм би 90 оноос өмнө нэг нам хэмжээс сарталт нэг хувийн одоо дүгнэлт ихтэй төр орон нутгийн төр захиргааны байгууллагын мэдээллийг түлхүү дамжуулдаг ийм хандлага байсан. Энийг л 90 оноос хойш талсан юм. Таны билүү нэг нийтлэл дээр байдаг Дархан хот болоод твист бүжиг хоёр нас чацуу юм а гэд тий. Тэгэхээр одоо энэ нэг та одоо хаанаас тийм ээ мэдээллийг авч ингэж битсэн бэ? Наадах чинь өстой санагдaltaй чи ахыгаа нэг судалсан байна. Би өөр битсэн нэг жижиг эсэ нийтлэлтэй. Дархан ч одоо шин дархан, хуучин дархан гэдэг хоёр хавагддаг. Дарханаар ажиж үзэх юм байхгүй. Тэгээд дондаа нэг толгойтой. Тэр толгой дээр телевизийн толгойг нэрсэн том ганц антент. Тэр толгой дээр би дархан телевиз ажиллаж байсан шүү дээ гэртэгтэр сарайсан. Тэгээд тэр арын хуучин дархан яваад ороход ер нь 80 оны донд хүртэл хугацаанд хуучин дархан яваад ороход Орос тасан шүү. Дүүрэн Оросод Орос мэрэгчлэн байсан гот. Монгол айл хонор тэмцээх. Тэгээд тэнд Орос клуб ирсэн. Одоо ч бай. Одоо тэр Орос клубын ард талд бүжгийн юм талбайтай. Одоо ерөн дархныхан жаах Орос үг хэрэгтэй. Би ч өөрөөс нь Оросод бассан ч болсон болохоор Орос үг жаах хэрэгсэн олжсан. За та нар шиг англи үг хэрэглэхгүй. Та нар англи үг хэрэглэх байна. Би яагаад Орос үг гэдэг Орос үг хэрэглэх. Тэр чинь дорсон юм да. Бүжгийн площадка гэж нэртэй. Площадка гэдэг нь одоо бүжгийн талбай гэсэн. Тэн дээр орой 5-6 үйлдвэрийн ажилчид залуучууд тарж ирээс орой тэнд бүжиг болсон. Зөвхөн Оросууд хийдэг бүжиг. Оросууд санаачилж хийж байгаа. Орос хөгжмийн хамтлагтай. Тэнд тэгэл бүх нэг найрамдлын 6 орныхан залууч гараад тэгэл 70 оны төгсгөл чинь твист дэлгэсэн яг дархамд төрүүлж яг л ажиллах хийсэн. 40 мянгатын манай Улаанбаатарын ярдий эгэгийн твистийг Бэтэл Улаанбаатар төрүүлж хийсэн. Битлсийг Бэтэл төрүүлж сонссон гэж. Одоо батулж гэдэг юм чи тийм далгам одоо бурхан яг дэвсэн ингэж яа гэж дархан төрүүлсэн. Тэгээд би дархан хот твист бүжиг буюу чацуу гэж ирсэн. Дархны суурийг 1961 онд тавьсан. Зэглэдэг. Яг тэр 63-4 оноос твист үссэн байлээ шүү дээ. Тийм ээ? Тийм л очтой. За тэгэхээр энэ бас яг сайхан дурсамж байна тийм. Тэгэл яг дархан хотын тэр бүжгийн талбайн талаар та хэлж байна. Анх удаа сонсож байна тэр талбайг очиж үзэх юмсан гэж бас сонирхол төрж байна. Чинь тэр үед 20-тай. Хөрөнгөтний урлаг гэх. Тэгээ ингээд яг одоо нэг орчин залуучууд миний үеийнхнээс нэрлдэг. Би яриагараа ярьж та одоо манго тэгээ латаг юу чиг ингээд манго татна тэгээ. Тэгээ нэг тийм орчин бүжигнүүд хийж байсан. Твист бүр их хариж байгаа хгүй. Тэгээ твист бүжиглээ тэр Польш яваад ирсэн, тэр Чех яваад ирсэн, Герман яваад ирсэн залуучууд твист нэг 3-4 ихсээс ингээд бүжиглэхээр цагтаа ирээд залууч 20. Нөгөө сонины хайшилбар байсан шүү дээ тий. Хачин итгээд бүжиг хийсэн гэдэг одоо баримжилсан гэдэг. Бүжиг гэж үздэг байсан. Одоо өнөөдөр бол юу вэ тийм ээ? Дэлхийн урлагтал дээр яарахгүй л одоо нэг тийм залуучуудын шинэ урсгал шүү дээ. Одоо твист бүжигийн тэр хөгжим нэг баялтай. Бараг рол тийм ээ. За тэгэхээр тоглолт явуулсан бэрхшээлтэй байсан бол бэрхшээлтэй тий. Саад авсан.
тий одоо нөгөө сонин дээр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хэрэг чөлөөнөөс гадна одоо бүжиглэх эрхийн тухай тэр бас сайн яг үнэ сэтгүүл зөв ярих юм бол тэрний тухай одоо урайж бичиж болохгүй тэгвэл намайг гаргахгүй шүү дээ. Балиулит гэж хэлсэн шүү дээ одоо бүх газар. Балиулит гэдэг чинь цензур нөгөө тэр үеч ерөөсөө орон нутаг өөрийн дархан өөрийн захиргааны сан өөрийн захиргааны телевиз яриад. Гормон зүйлийг хэрэгслээс ороод за одоо энэ захин онлайн хэлтэй болчихлоо. Тэгэхээр тэрэн дээр чинь намын эсрэг юм байна. Тэр бүжгийг сорталж ирэх болохгүй. Тийм ээ. Барууны хэлбэрийн канонуудыг өөрөөр үзэж хэлж болохгүй. Тийм л байсан цаагдаа. За тэгвэл 1900 за дархан хотын хэмжээнд одоо 3 хэв мэдээллийн байгууллага байсан гэж та хэллээ тий. Тэгээ 1990 он одоо гарлаа. Тэгээд за 80-ад оны сүүлээс одоо нөгөө ялангуяа 89 оны 8 сард гэдэг нөгөө хэвлэл утга зохиолыг хянах газрыг татан буулгасан гэд түүх бас явна тий. Тэгэхээр 90 он иргэлээ та тэгэхэд дарханд одоо телевизэд нэрхээр редактораар ажиллаж байсан. Яг одоо бичих зүйл, нэвтрүүлэх, нийтлэх зүйл ингээд их өөр чөлөөтэй болсон байх. Тэр яг тэр өөрчлөлтийн одоо өдрүүдэд одоо жишээ нь одоо та хэд хэрхэн одоо тийм ээ өөрчлөлттэй хөл нийлүүлж даалгаж байсан бэ? Юуны талаар бичдэг байсан бэ? Өмнө нь огт одоо хүнддэггүй байсан сэдвүүдийг анх одоо ингээд дурдж ярьсан, бичсэн тийм одоо түүх 90-ад оны их үед гэвэл та ямар жишээ хэлж болох вэ? За наадах чи одоо яхахгүй дархан бол нөгөө мэдээлэлд ойрхон газар шүү дээ. Аймагуудтай харьцуулахад. Тэгээд тэр агуулгаараа Оросд 1986 оноос перестройка гэдэг Оросд байдаг тань санаж байгаа. Горбачев гэдэг хүн зөвлөлт холбоот улсын төрийн эрхэнд гарч ирээд тэгээд тэр өөрчлөлт байгуулалтыг эхлүүлсэн. Өөрчлөлт байгуулалт Монголоор. Энэ юу гэхээр одоо Хрущевийн дараа үе тэгээд Брежнев гэж хүний маш олон жилийн одоо тэр засаглалын үед тэр коммунистизмын энэ бодлого царцаа одоо дэлхийд Орос юу зөвлөлт холбоот улсад өөрчлөлт байгуулалтыг шаардлагатай. Тэгээд тэрний урамсгал нөгөө Оросын хот шиг байсан дарханд чинь хүссэн хүсэг орж ирнэ биз дээ. Тийм тал хоёрын шахуу Орос мэрэгчнүүд амьдарч байсан тэр манай хотод. Тэгээд тэр урамсгал ер нь дарханд хамгийн түрүү Монгол тэр төрүүлж орж ирсэн. Тэгээд дарханы хэвлэл мэдээллийн сэтгүүлчид ер нь бид одоо ингээс нэг төр захиргааг магтаал тийм ээ ингээд бичээд байдгаас энэ загвараас харьяа анхны чөлөөт сайн болтгсон гаргачих юмсан анхны чөлөөт телевиз байгуулчих юмсан чөлөөт арайтай байгуулчих юмсан гэсэн үгстэй байсан. Тэгээд яг энэ дээр юу энэ Монголын өвчлөн байгуулалт яг залгасал та яг л хүсэж байсан дээр тэгэл нөгөө би хэлж шүү дээ нөгөө тэр нэг 6 орн ба штэ тэр Европын хэд орн тэднээс дотор чинь өөрчлөлт байгуулалт бүр Монголоор төрүүлээд салхилсан. Ялангуяа Польшид нөгөө юу болсон? Солидарност гэдэг үйлдвэрчний хэвлэлийн чөлөөт төлөв болсон. Зүүн Герман гэсэн Унгар мэлэн цаашаа бас юу цаашаа мэлэн хандлагатай. За тэгээ Герман бол яг нэг арай гайгүйсэн. Ингээд эндээс тэр дарханд нөлөөлж ирсэн. Тэр бид чинь бүгд дархны иргэн болгон гадаад найзтай. Шингэн Орос найз гэхдээ Герман, Унгар одоо ингээд Чех найзтай багч шин. Тэгэхээр наад хэвлэл мэдээлэл энэ салхилт төрүүлээд ороод ирсэн. За юу бичгийг бид хүсэж байсан гэхээр иргэдийнхээ талд засах хэрэгтэй юм байна. Олон нийтийн дархны хавцагчдын талд, дархны хараатай сонсогчдын талд, уншигчдын талд. Тэгээ энэ юу гэхээр төр захиргааны биш. Олон нийтийн хийж байгаа гэгээ юм ийм. Тэр үед эрен сурвалжлах сэтгүүлч гэдэг ойлголт бидэнд хол байлаа. Тэгэхээр бид нэг мэдээлэл их сурвалжийн араас яваад судалгаа хийгээл сурвалжлаад тэгээд акватах тийм мэддэг хүн байхгүйсэн. Тийм чадварч байхгүй. Яг тэгэхээр тийм сургалтыг хэлдэггүйсэн. Тэгэхээр юу хийх вэ гэхээр гэгээр юмнаас нь эхэлж байна. Сайхан одоо ногоод арьж байгаа өрхийн үйлдвэрлэл өнөөдөр хэрэгтэй байна. Өнөөдөр яг л бичиж байгаа юм. Сайн багш байна. Сайн эмч байна. Гоё жижиг өрхийн үйлдвэрлэл байна. Энэ бүхнийг тариалан ялангуяа надад байна. Тэр тариаланчдын тухай. Энэ нэг үйл одоо гэгээр тийм мэдээлэл сурвалжаар нэгсэн юм байна. Ийм учраас. Түүнээс одоо авилгыг илрүүлсэн, дарга нарыг будаа болгосон тийм нийтлүүд төр үе дараа гараг байсан. Шууд нэг гэсэн.
За 1993-4 оноос одоо хэвлэлийн үрэлэнгийн эхний сургалтууд зохион байгуулагдаж эхэлсэн. Тэгээд та бол одоо бас тэр сургалтуудад хамрагдаж тийм ээ оролцож байсан. Тэгээд яг орон нутгийн сэтгүүлчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн одоо тийм сургалтуудыг өгж байсан одоо жишээ гэвэл тэр үед та ямар сургалтуудыг хэлэх вэ? За хамгийн сонирхолтой асуулт. Одоо үрэлэнгийн маань бас гэж тэр үеийн 93 он хүртэлх орон нутгийн сэтгүүлчдийн төвшинг одоо нэг үнэлтийг бий. Ганцхан бий ч үнэлт юм биш. Монголын сэтгүүлчийн судлаач үнэлсэн байна. Орон нутагт ажиллаж байсан сэтгүүлчид нэг 3 одоо төрөл байсан юм да. За ахмад сэтгүүлчид нэг үзэл судлаар бичдэг. Тийм ээ мэргэжлийн сэтгүүлчийн одоо экзампл боловч хувийн үзэл бодол хамгаалсан ийм мэдээс оруулах хийдэг саний нийтлэл тэднээс авьяас чадвараас агуу гэрч тэрэн дээр заавал хувийн үзэл бодол ямар нэгэн газар явж байдаг. Их сурвалж ганцхан ханаас авах нөгөө дархан хотын дөрвөлжиргааны байгууллагуудын зохион байгуулж байгаа үйл ажиллагаанаас голтол тэрийг мэдээлэл аймгийн сайныг дэлгэж хараад. Энэ бол бацлаа. Яг ийм л мэдээлэл. Нэгдүгээр бүлэг. Хоёр дахь бүлэг шүлэг бичдэг. Яруу найрагт дотой баахны өөр мэргэжлийн залуучуудыг орон нутгийн үйл мэдээс сэтгүүлчээр авчихсан. Зорилгочоор авчихсан. За тэр үед бид нар ер нь баг сэтгүүлч гэж ярьдаг дандаа сурвалж зөвчс гэж ярьж шээ. Одоо би чинь сурвалж 60 насаар авсан гэж ажилласан. Тэгээ яг одоо бол дэлхийн хэл юм да. Бид бас сэтгүүлч гоё нэрнтэй дуртай. Тэгээд тэднээс чинь ерөөсөө орон сайхны ажиллаж бичин шүү дээ. Авьяас орон сайхнаар зодож одоо тэр мэдээг сурвалжсан хий. Хоёр дахь үйл. Гурав дахь үйл. Сурвалжийн сэтгүүлч анги, багшийн дэдийн сэтгүүлч хоёрхан сурвалж бэлтжсэн. Энэ хоёр сурвалж гэсэн сэтгүүлч маань хэл найруулгын тал дээрс голсон 4 жил суралцаад явсан багтсан. Яг дадлага чадвараар сэтгүүлзүй хийх тухай мэдлэг чадвар мөрт. Энэ нь ерөөсөө бид манай их сургуулиуд тэр үед үлийн зөвшөөрсөн шүү дээ. Өвлийн хүрээсэн дээр ярьж байгаа багш нар зөвшөөрсөн. Бид бол даацаа өгөх юм байлээ гэж. Тэгээд ийм гурван сэтгүүлчид чинь яахаргүй өвлийн хүрээсэн сууг сэтгүүлсэн анаас хэрэгтэй. Тэгээд одоо энийг өвлийн хүрээсэн хэлсэн. Энэ бол өвлийн хүрээсэн гавья. Өвлийн хүрээсийн хоёр гавьяг би хоёрдаа би өөрөө бүтээлдэг юм учраас ер нь бүх орон нутгийн сэтгүүлчид миний энэ хэлэх гэж байгаа санал нэг бол хоёр том гавьяар авсан. Нэгдүгээр хэвлэлийн хүрээсэн шууд ажилладаг сэтгүүлчдийг бэлдэж гаргасан. Хэвлэлийн хүрээсэн шууд ажилладаг сэтгүүлчдийг төгсгөж гаргасан. Тэр багийн урт хугацааны янз бүрийн сургалтаар гайхалтай үр дүн байгуулж хоёр дахь гол үр дүн хэвлэлийн хүрээсэн хийнгээ суралцах аргаар хичээлээ заадаг. Ерөөсөө суралцж байх хугацаанд дадлага хийдэг. Их сургууль бол суралцсны төгсгөлийн жил ч юм уу, тийм ээ? Төгсгөл курсд дадлага хийлгэж. Уг манайх бол эхнээс нь дадлага хийлгэж. Мэдээж зорилго хийх. Шууд тэрэндээ явуулдаг. Өдөр нутгийн сэтгүүлчид их гайхаж ирсэн. Анхны хэвлэл хүрээсний сургалтанд манай ахмадууд дээлтэй ингээд одоо ахмадууд ирнэ шүү дээ. Тэгээд гадны багш нарын хичээлсэн. Тэгээд групп болгоод ингээд даажхад явуулчих. Тийм ээ. Материал олж ир. Эксоруулж олж ир. Тэгээд нөгөө эксоруулжийн судалгаа хийгээд явж явахтаа юм. Зүгээр нэг танхимд хичээл заах таахгүй. Чих ядаргаатай юм байна. Ингээд би одоо явж судалгаа хийх гэж юу ахтай би насаараас одоо ингээд ажилласан юм гэж. Ахмадуудын эсэргүүцэлтэй тулгарч ирсэн. Сэтгүүл зүй тийм ээ. Одоо яг сэтгүүл зүй, суур сэтгүүл зүйн талаар бид нэр эхнээс нь ярих тийм одоо шаардлагатай тийм цаг үе та бол одоо гэрчилж байна тий. Тэгэхээр 1995 онд та орон нутгийн анхны хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа телевизийг байгуулж ирсэн тий. Тэгэхээр одоо тэр тухай тэгээд 95 оноос хойш одоо энэ 30 жил өнгөрөхөд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага орон нутагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа телевиз тийм ээ. Энэ 30 жилийн хооронд одоо ямар бэрхшээл, ямар одоо тийм ялгаа зөрүү энэ дэр харагдаж байна.
тухайн үед одоо жишээ нь юмс одоо шинэ байсан сурах нийтлэх нэвтрүүлэхээс эхлээд шинэ байсан бол одоо бол нийтлэх нэвтрүүлэх нь магадгүй чухал биш. Харин одоо телевиз яаж оршин тогтнох уу гэдэг ч юм уу октөөр одоо бэрхшээлтэй тулгарсан баг тийм ээ. Тэгэхээр та 95 оны тэр үеийн одоо телевизийг байгуулж авах үеийн нөхцөл байдал өнөөдөр ихтэй нэг юу гэж харьцуулж ярьж өгөөч. Тэгэхээр бид тэр өөрийнхөө үүсгэн байгуулсан телевизийн хоёр бас тусдаа том төв. Тэрийг бол яг тэгээд жижиг дахиад нэг ахагааны өөрөөс бид тэр тухай тусдаа ярьж байна. За ерөнхийдөө тэр хоёр дахь асуулт нь хамгийн чухал. 1993 он гараад 95 онд өдөр нутагт Улаанбаатарт ажилласан анхны хичээлүүд телевиз үүссэн. Тэгээд хайцсангүй нэг аймагуудын орон нутгийн онцлог бас. Асайд аймагуудад их хожуу чөлөө телевиз мэдээллийн хэрэгслүүд үүссэн. Дархан нөгөө ойрхон мэдээлэлтэй ойрхон нөгөө иргэдэн хүн амын нөгөө сата офсортой мэдээлэл ойлгочраас анхны чөлөө телевизүүд үүссэн. За тэр үед ажиллаж байсан телевиз дээр яг боловсох юм байна тийм бид тэр жаасгасан. Телевизүүд одоо би өөрийн яг аймгийн жишээн дээр хэлье. Манай аймгийн чад хотос гэдэг юм байна дархан. Хотын жишээн дээр ярихад 5 чөлөө телевиз ажиллаж байсан. 97 оноос хойш байгуулагдаад. За 97 онд яхахгүй Монголын юу дархан хотын өөрийнх нь боловч Монголын анхны чөлөө телевиз АЖВ байгуулагдсан. Одоо ч ажиллаж байна. Төсөөлж байна. Хараад бас чөлөө телевиз аймаг орон нутгийн ямар нэгэн байгууллагад үзэх засаг бизнесийн бүрэлдэхүүн багт хамаагүй. Жинхэнэ хараад бас нэгтгэн нэвтрүүлэг явуулдаг. Одоо ч ажиллаж байна. За энийг дагаад ингээд саа телевиз гэж байлаа, ТV12 гэж байлаа, дархан телевиз өөрөө байлаа. Одоо ТV-с нэртэй. Ингээд 5 телевиз ажиллаж байгаа. Энийг саний юм л да би одоо хэвлэл мэдээллийн судлаач биш учраас юунаас төгч чадахгүй. Миний хувийн бодол 95 оноос 2015 он хүртэл бараг 20 жил болж байна. Энэ хугацаанд энэ ганцхан дархны жишээн дээр ярьж байгаа болохоос бүх аймагуудад арилсан. Бүр хөвсгөл аймаг Эрдэнэт 2 дархнаас олон телевизтэй байсан. Эрдэнэтэд 8 хөвсгөлийг 9 ч гэдэг юм. Ийм түүх байгаа. Түүхийн номд хүрээсний дээр байгаа. Тэгээд энэ 20 жилийн хугацаанд ингэж олон ажилд телевизүүд ажиллаж байгаа. Явандаа одоо шүүрийн жанрын дээрээс нөгөө хинэн юм тэсэж үлдэх гэдэг шиг. Одоо дархан 2 телевиз. Бус таймуудад би бас ярдیں۔ Мэргэжил нэгтгэмжтэй зөрчсөн гэсэн. Бидэнтэй нохор дээр өсгөлт нэг дөрөв тавсан байх. Өсгөл дараалсан байж байна. Яагаад ингэж зөрчив? Өстой нөгөө чадтай юм шүү дээ. Хамгийн нэг төгөлт нийт нэвтрүүлгийн бодлогын сайн сонирхолтой тал нь доктортой байдал нь санхлах байх. Хоёрт нь санхүүгч. За энэ зүйлс баг. Тэрсээ түүчийн ур чадвар нэвтрүүлгийн хөтөлбөрийн одоо гоё уран чадвар гэж одоо би нэг хэрэг юм ярих хэрэггүй. Энэ байж амьдралтай санхүүг үүсгэж байна. Ингээд зөвхөн телевиз үзсэн. Дахин одоо 2 телевиз ТВ-с хоёулаа чөлөө телевиз. ТВ-сийг нэг гайгүй бизнесмен за ер нь улс төрчин тэр араб юу харьяан даваад ажиллаж байна. ТВ-сийн бас нэг юм байгууллага. Юу АЖВ-ийн нэг юм байгууллага ажиллаж байна. ТВ-с АЖВ-ийг соёлж байна. Шалтгаан энэ bijлээ шүү дээ. Ийм учраас тэгэхээр яг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад өнөөдөр ямар одоо бэрхшээл асуудал тулгарч байна вэ? Магадгүй эхлээд одоо нэг санхүүгийн доктортой байдлаас эхлээд л олон юм байгаа бах. Сургалт судалгааны хэрэгцээ шаардлага гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр ерөнхийдөө одоо яг хамгийн түрүүнд тулгамдж байгаа та орон нутгийн сэтгүүлчдтэй ойр ажилладаг хүний хувьд яг тэднэрээс одоо хэлж байгаа хамгийн тулгамдсан бэрхшээлүүд юу байна вэ? За яг одоо энэ сарны дөрөв хэстэй та тэгээд олгостаас нь эхлэе. 2 биш одоо 4 6 болчихлоо. Нөгөөдөл нь ямар телевиз өгөхөр нэг онлайн телевиз, social TV. Цэцэг юм байна гэдэг би энэ манай Монголын Улаанбаатарын залуучууд сэтгүүлчдийг анхаарал татсан байна. Том студиуд сууггүй тийм ээ. Social дээр одоо олнити мэдээллийн хэрэгслэр юу нэвтрүүлэг хийчихэж байгаа. Яг адилхан нэвтрүүлэг би даасан сурвалжлах юм.
өдөр болгоны нэг тийм мэдээллийн хөлбөрийн төр зарим нь байгаа, зарим нь байхгүй боловч маш их үнэтэй нэвтрүүлгүүд явуулж байгаа. Ийм суугаад нэгдсэн шүү. Тийм ээ, хотод байгаа юм байна. Одоо энэ чинь social TV, online TV гэж нэрлэдэг юм янз бүр. Тийм ээ. Ийм телевизүүд дахин 3 байна. Сайн ажиллаж байгаа. Зарим нь тазаараа нөгөө наад хоёр суугийн эфирийн телевизээс давж байгаа. Бидний чинь үзэгчдийн тоогоор. Энэ бол бас том ололт шүү. За өнөөдөр орон нутгийн телевизүүд телевиз мэдээж зайлшгүй одоо үйлсэн татгаж байна. Орон нутгийн төр захиргааны нөгөө хуучин цагийн атаараа нөгөө орон нутгийн мэдээллийг төлөхөд хэмжээсэн. Нөгөө ерөн зурлах сэтгүүлч алга. Нөгөө олон нийтийн дуу хоолой басхтаас их хойрог байна. Тэрийн нөгөө тэр түрүүний хэлсэн social TV нөхөж тэднээс аягүй сайн хийж. Наад хоёр нь болохоор ингээд стандартны мэдээ явуулаад байна. Тэгэхээр энэ бол нэгдүгээр бичиг батгцтай. Орон нутгийн иргэдийн дуу хоолой болж гүйцэж чадахгүй. Хоёр дахь нь эрен сурвалжлагч олон их улсээс мэдээлэл сурвалжлага хийдэг сэтгүүлчид татагдчихсан. Байгаа хэдэн энийг хийхгүй. Энэ нь одоо тэр сэтгүүлч өдрийн сэтгүүлчдийн одоо нэг татагдсан. Том татагдсан. Өөрсдөө ажиллах хэрэгтэй шүү дээ. Олон нийтийг татчих хэрэгтэй шүү дээ. Үндсэн зарчим дээр тэгээд засаж чадахгүй. За эрен сурвалжлагатаас энэ том нийт тазаарчтай нэвтрүүлгүүд бас байхгүй та. Гэтэл Монголд өнөөдөр юу вэ? Хулгайг өрүүлсэн. Ноолоор хайд. Бүх шатанд, бүх салбарт хулгайг өрүүлсэн. Энийг тэгвэл орон нутгийн тэр эргэтэн дархтнууд хийж л байгаа шүү дээ. Хулгайж л байгаа шүү дээ. Би дархны засаг дээр хулгайжсан гэж хэлээгүй л дээ. Гэхдээ энийг илрүүлэх, энийг одоо олон нийтэд хүргэх. Иргэдүүд шүмжлээд байгаа. Таны телевиз яагаад ийм одоо хийхгүй? Тэр даргын булхайг яагаад илрүүлэхгүй юм бэ? Тэр энэ дэр яхаар бодоод бичтэй болж энэ гол голддог. Төрийн байгууллагууд одоо дэргэдээ контент үйлдвэрлэдэг тийм ээ, видео, текст янз бүрийн контент үйлдвэрлэдэг одоо ийм албатай болсон. Энэ нөр нэг талаар сэтгүүл зүй болоод олон нийтэд харилцах буюу одоо нөгөө PR-ийн төрлийн контентуудын ялгаа зааг ийм ойлгомжгүй болсон гэдэг одоо асуудал үүсэж байгаа. Тэгээ энэ яг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын оршин тогтнолд ямар байдлаар бэрхшээл учруулж байгаа вэ? Надад чинь их чухал асуулт. 1996 оны хэвлэлийн эрхчлэлний хуулиар төрийн байгууллага өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг оролцсон шүү дээ. Тэгээд дараа нь нэг бас нэг яахан бичиг өөрчлөлт оруулсан ч гэсэн ажиллах хоёрсон тэр заалт ерөөсөө өөрчлөгдөв. Өнөөдөр Монголын төрийн байгууллага бүх шатанда өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсон. Янз бүрээр одоо зайлшгүй нэр өгсөн. Бас нэг тайлж хаалгач гин мэдээлэл технологийн албасаг гин одоо ингээд өөр нэрээр нэрлээ. Тэгээд төрийн мэдээллийг тэр байгууллага дээр газар дээр бэлддэг контент бэлддэг. Тэгээд түгээдэг. Одоо ингээд тэнтэй засаг дарга иргэдийн хурцлын үйл ажиллагааг контент хийчихэд нэг хоёр телевизтэй бэлэн контент өгчдөг. Нэг хоёр телевиз өөрийнхөө мэдээлэл төрөлтийг гаргадаг. Бас нэгтгэдэг. Гэтэл уг нь яах вэ? Сэтгүүлчийн зарчмаар бол чөлөө телевизийн хараад бас зарчмаар бол тэр ирсэн контентын мэдээллийг өөрсдөө бэлдэж, өөрсдийн өнцгөөс өнцөг гэдэг үг нь сэтгүүлч зайлшгүй байсан. Бэлдээд өөрсдийн бодлого тохирсон нэг сэтгүүл гаргах хэрэгтэй. Тэрийг хааж яваад юм эсвэл тэгэхээр эн чинь их саний хөрхөн зайлшгүй юм явж байгаа юм л да. Нөгөө орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд телевизүүд нь хүн цөх боловсруучны нууц баг. Олон хүн цалинжуулах санхүүгийн чадвар баг. Тэгэхээр зөвхөн хүнтэй редакцид чинь бэлэн гаднаас батын цаг харааны хэвлэл мэдээ контент хүргэх чадвар угаатас явуулсан шүү дээ баг гэж энэ хүнтэй хэлэх. Тэгээд нэг төрөлхийн мэдээллийн нэг өдрийн мэдээллийн хөтөлбөрийн 40-50% баг хангаж. Тэгээд чинь хааж явж шít.
чөлөөтэй ажиллах, орон нутгийн мэдээллийг олон нийтийн талд бэлтгэхэд нь одоо саадуулж байна. Ийм учиртай гэсэн энэ явсаар байна. Нөгөө шүүмжлээс бүр том юм ярил, бүр том юм ярьж байгаа шүү. Нөгөө иргэдийн зүгээс нөгөө шүүмжлээс нөгөө хариуцлагатай сэтгүүл зүйн зарчмын таслагдаас байна. За та хэвлэлийн үргэлжлэнгийн 90 сурвалжлах сэтгүүл зүйн багш нарыг бэлтгэх тийм ээ сургалтанд та хамрагдаж одоо 90 сурвалжлах сэтгүүл зүйн онлайн арга зүйн талаар бол та бас судалсан энэ талаар туршлагатай. Тэгэхээр орон нутгийн хэмжээнд 90 сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх бол боломжтой гэж үздэг. Тэгээд энд одоо яг ямар бэрхшээл байгаа учраас орон нутагт одоо 90 сурвалжлах сэтгүүл зүй хийгдэхгүй байна гэж одоо та харж байна вэ? За хамгийн нэгдүгээр шалтгаан ажиллаж байгаа сэтгүүлчдийнхнээс одоо итгэвчээр маш тасаг. Боломжгүй шүү. Энэ ч одоо сэтгүүлчийн чөлөөтэй нийтлэх, нэвтрүүлгээ бэлдэх ийм эрхийн Монголын хуулиар нэгэд өгсөн шүү дээ, тийм ээ. Арайч нэг чөлөөтэй нэг авилгын одоо хэвэл ахуулын хулгай зэлийн тухай нэвтрүүлэг бэлтгэхтэн дээр шууд авчиад одоо шүүхэд өгөхгүй шүү дээ. Тэр чинь их сурвалжийн баримт нацгаа бацгаатай байгаа бол тэрийг олон нийт дэмжиж шүү дээ сэтгүүлч. Тэр нь олон нийт чинь нөгөө сэтгүүлч аяндаа ингэ дэмжиж ирдэг байхгүй. Зөв юм бичиж байгаа, зоригтой юм бичиж байгаа ийм сэтгүүлчдийг үзэгч сонсогч нар зайлшгүй дэмждэг. Гэтэл өөрсдөө санаач гарахгүй. Яагаад орон нутгийн сэтгүүлчд төвийн сэтгүүлчдээс илүү энэ тал дээр хасраад байна гэхээр нөгөө түүнээс анхаарал сэтгэлгээ. Тэгээ ер нь нэг тэр тал дээр зоригтой ингээд төрөлжөөд ингээд ажиллаад бичээд байхгүй байгаагаас болж байгаа юм. Гэнтэл нэг өдрөөс цайлаас нэг том дорж идэг сэтгүүлчээс нэг том авилгын том нэвтрүүлэг гэнт хийж байхгүй шүү дээ. Татсаа материал зурсах, их сурвалжийн судалгаанд явах. Тэгээд олон их сурвалжаас судалгаагаа авах юм ерөөсөө дутагдaltaй нөгөө өдөр тутмын нэг мэдээтэй дарагдаас өдөр тутмынхаа сурвалжлаганд одоо төвтэй яваад байгаас болж байгаа. Санаачлал гэж. Санаачлал нөгөө талаар бас хэвлэл мэдээллийн одоо менежмент гэж ярьдаг тийм менежментийг бодлогоор тэрийг явуулах хэрэгтэй. Редакцийн бодлого гэж байдаг шүү дээ. Өнөөдөр өөр хэвлэлийн хүрээлэнгийн бас нэг том оруулсан Монголын хэвлэл мэдээлэл ялангуяа орон нутгад байсан нэг хувь нэмэр нь судалгаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн судалгааг ингэж чанартай дөрөвтэй хийж байсан өөр байгууллага байхгүй. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн болсон юм байна. Хийдэг үү? Их сургуулиуд хийдэг үү тийм ээ? Тэгэхээр хэвлэл хүрээлэн хийсэн. Энэ судалгаа бол ерөөсөн маш бодиттой. Одоо жил болгон тайлангаа гаргаж шít манай судалгааны тайлан. Энэ бол маш олон хэвлэлийн байгууллага сэтгүүлчдээс илүү төрийн байгууллага олон нийтэд зөвхөн жирийн уншигч үзэгчдэд хүртэл иргэн хүртэл хэрэгтэй ийм тайлан гаргав. Хэвлэлийн үргэлжлэнгийн пресс подкастын ээлж дугаарыг өндөрлөө. Өнөөдөр манай зочноор соёлын гавьяас зүтгэлтэн Аргачаа сүрэн сэтгүүлч ах ирсэн байна. Тэгээ Аргачаа сүрэн ахта баярлалаа. Тэгээд таны цаашдын одоо ажилд дахин амжилт хүсье. За баярлалаа. Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Пресс подкаст.